Тэгэд нөгөө машин хожсон эмэгтэй сэтгэлээс яриагаа ихлүүл бас гоё байх тий. За сайн байна уу? Юуны өмнө энэ нэвтрүүлэгт сүлдээ багшаа орж аваад маш их баяртай байна. Тэгээд намайг Ариунслан гэдэг. Тэгээд би энэ Fit to Feed гэдэг уралдаанд оролцсон. Тэгээд ялагч болсон. Тэгээд ийм сайхан тэмцээн зохион байгуулсан юуны өмнө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би анх энэ тэмцээнд орохдоо 84 кг жинтэй орж исэн. Гараад ирж болох уу? Хараад өгөө. Энэ нөө жингээ хайн гэдэг чинь хүн өөрийгөө нэг ёсоор даван туулж байгаа хэлбэр шүү дээ. Тэгээд 84 хэлээс одоо чи хизээч 84 байгаагүй юм шиг харагдчихэв. Гараад ирчихв. Одоо хэдэн хэлтэй байгаа юм? Одоо би 55-тай л. Вау, ямар гоё юм бэ. Би одоо 63 шүү дээ. 63-аа 58 болчихгоо л чадахгүй хоол молоо хасаал яваад байгаа. За тэгээд үрдэнгөөс авалцгаа. Тийм, би тэгээд анх 10 сарын 14-нд ингээд сүлд спиннинг дээр очиод бүрстгүүлээд нь Fit to Feed гэдэг уралдаанд нь бүрстгүүлжсэн. Тэгээд анх юу ч бодлого очиод бүрстгүүлжсэн. Анх ингээд Facebook үзэж яагаад ингээд сүлд спиннингээс ингээд ийм сайхан тэмцээн зохион байгуулж ингээд тэгэл ороод очиод шууд бүрстгүүлээл ингээд жим ингээ өгөөл хэмжилтээ өгөөл эмчтэйгээ уулзаад хоолны зөвлөгөө өгөөд тэнд гэхдээ айгүй гоё санагдсан. Надад яадгүй хүн болгоны ингээд яг ингээд жиндээс үзэл жингийн үзээд эрүүл мэндийн эмч хүсэл бүр ингээд эмч хүчээр үзээд ийм бүх өвчин юу байна? Ямар шалтгаанаар тархалсан бэ те? Хүн болгоноос асуугаа. Тэгээд би болохоор өөрөө нэг 3 жоохон хүүхэдтэй манай хүүхдүүд яг ингээд мамалаас таргалсан байна тий. Наачиста нийтлэг таргалалтын юу аа шүү. Тий яг нийт эмэгтэй хүн болгоно л ээж болоод тэгэхээр юм ингээд бүгдээрээ ингээд байснасаа төсөөр болоод таргалал хэлт юм хэлээ л дээ. Одоо баганд хэдэн настай? Одоо 10 настай шүү дээ. Оо за тэгвэл өстой маш зөв газараа очиж зөв турсан байна. Ягаад тэгэхээр нөгөө хөхөл хөөгдтэй ээжүүд чи ийм тийм хэрэгжилж болохгүй шүү дээ. Хэрэгжилж болохгүй. Бараг би багшаас цай ууж болох уу гэж асуугаад ноон цай ууж болох багшаа гэж тэгж хүсэл асууж исэн. Тэгээд бас хөхөл болохоор чи нөгөө хүүхдээ хүн хэдий өөрөө гоё болохыг хүсдэг ч гэсэн тэгээд бас цаанаас нөгөө ээж хүн чинь нөгөө хүүхдээ их бодд юм лээ. За би ингээд цай уучвал миний хүүхд гидсэн өвдчих болоо баасан шингэрчих болоо ч юм уу тийм их бодогдд юм лээ. Тэгэл ерөн спиннинг гэдэг л юм яг хичээллээ. Тэгээд дээрэс нь нөгөө манай сүлдээ багш сүлд спиннингээс биднээс ингээд нөгөө шүлтлэг гэдэг ингээд тийм нэг сав өгсөн цайстай тэрэндээ байнга усаа хийгээл ингээд өдөр алга авч уугаастай. Спиннингийн яг юунд нь та шунаж дурлсан бэ? Зараар утсан биш үү уул нь бол. Миний хувьд бол ингээд 3 жоохон хүүхдтэйгээ ингээд гистэй байхлаад амар хэдий ингээд хүүхдээ хараа сайхан байдаг ч гэсэн ингээд очноос тусгаалдаад нэг найз нөхдөдтэйгээ тэр толгойн уулзах чадахгүй, гадуур гарч чадахгүй, ажил хийхгүй, ажлын хамт олон байхгүй. Тэгээд нөгөө баян гистэйдэг хүн чинь жоохон бохимдуу болчдөг. Тэгээд яг спиннинг дээр очиод тэр дуугж игээ тэр чанга хөгжим тэгэл нэг яг ингээд харанхуй орчин болчдөг байхгүй юу. Тэгэл яг өөрөө юу мэдэрч чинь багш нь ингээд зөвлөгөө өгөөл яг одоо ингэж юм шүү гэдэг ингээд байнга заадаг. Тэгээ яг тэрнийхээ дагуу хийгээл тэгэл дуугаа дагаж дуулаад ерөн нэг цагийн хугацаанд тэгэл хөдөлгөөнөө спиннинг гэж хийгээл тэгэхээр бүр айгүй өш хүчтэй болоод ингээд хүн чинь ингээд стрессээ тайлагдаад ингээд би хөнгөрөөд тэгээд бүр ингээд шал өөр болт юм лээ. 30 хил ассан гэсэн үг баг. Вау, өстой гоё юм аа. Баярлалаа. Чи өстой өөрийгөө бүр үнэхээр гоё ялан дийлж чадсан байна. Бүр би одоо чиний байгаа жин дээр ч очих гэж маш их зовж байгаа шүү. Тэгээд Ариунслангийн сэтгэл зүг бол би өстой маш сайн ойлгож байна. Хүүхд гаргаа гэрт суухаар чинь найзууд тоохоо болчдөг. Яалтчгүй. Тэгээ нөхөр гэрт байхгүй. Тэгээ хүүхдүүд ингээ шаагилдаад яг нөгөө солонгос сериалтай найзлаад таргалдаг үе байдаг байхгүй юу? Яалтчгүй. Тэгээ тэрийг чи даван туулсан байна. Амжилт хүсье.